Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 20 жилийн зориулсан аюулгүй байдлын судалгаа эрдэм шинжилгээний байгууллага гадаад харилцааны хамт болж байна. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурлаар Монгол Улсын аюулгүй байдал түүнийг сайхан хамгаалах талаар явуулж байгаа судалгаа хэрэгжүүлж байгаа ажлууд болон тулгамдж байгаа асуудлаар хэлцэж байгаамаа. Өнөөдөр эдийн засаг нэлээд хямрал хүндрэл бэрхшээл тулгамдж байгаа энэ цаг үед мэдээж гадаадын хөрөнгө оруулалт татна гэдэг бол их чухал зорилгын нэг л дээ. Тэгэхдээ нөгөө талд бид нар эдийн засгийн тулгамдсан асуудлаа шийдэхдээ урт хугацаанд үндэсний аюулгүй байдлын үндэсний том эрх ашиграад бий золиослж болохгүй. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хангах тийм ээ. Зөвхөн нэг орны хөрөнгө оруулалт, нэг орноос гадаад худалдааны хувьд бүрэн хамааралтай болно гэдэг бол эдийн засгийн аюулгүй байдал алдагдана гэсэн үг. Тэгэхээр цаашдаа хөрөнгө оруулалт татахдаа үндэсний аюулгүй байдлын бодлого туссан нэг орноос орох хөрөнгө оруулалт нийт гадаадын хөрөнгө оруулалтын 3/1-ээс жишээлбэл хэтрэхгүй байх. Энэ бодлогын хандлагыг баримталж явах нь бол жишээлбэл эдийн засгийн аюулгүй байдлын нэг чухал тулгуур үзүүлэлт байх жишээтэй. Их мэтчлэнгээр бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримталт бол ийм чухал бодлогод орсон байдаг юм аа. За өнөөдрийн олон улсын хэмжээнд олон улсын аюулгүй байдлын төвшөнд маш их анхаарч байгаа, анхаарал татж байгаа асуудлын нэг нь бол мэдээллийн аюулгүй байдал. Өнөөдөр мэдээллийн технологи, компьютер, тийм ээ, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл ингэж өргөн хурдцтай хөгжиж байгаа үед улс орны хувьд ч, хувь хүний хувьд ч гэсэн мэдээллийн өөрийнхөө мэдээллийн тодорхой хэмжээний нууцлалыг хангах гэдэг бол өөрөө тулгамдсан их чухал асуудал болж байгаа. Ялангуяа улс орны хувьд бол эдийн засаг, санхүүгийн салбар аюулгүй байхын тулд, гадны халдлага товтлогоонд өртөхгүй байхын тулд төрийн чухал мэдээллүүд тийм ээ, гадна дотны янз бүрийн хорлон сүйтгэх бүр өөр зорилготой хүмүүсийн гарт орохгүй байхын тулд энэ компьютер мэдээллийн аюулгүй байдлаа хангах, ерөөсөө мэдээллийн солилцоо өөрөө зөв явагдах гэдэг бол их чухал асуудал болж байна. Тэгээд 2010 оны үндэсний аюулгүй байдлын үзэл баримталт бол Монгол улсад анх удаага энэ орчин үеийн олон улсын ойлголт, дотоодын нөхцөл байдалтай нийцүүлж мэдээллийн аюулгүй байдал гэж юу юм бэ? Тийм ээ? Яаж хангах ёстой юм бэ гэдгийг бодлогын нь бол их сайн гайгүй боловсрогдсон байдаг. Өнөөдөр бол мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, нууцын тухай хуулиудыг бол баталж гаргах шаардлагатай боловч энэ хуулиуд бол гарахгүй хүлээгдэж байгаа нь бол их сул талаа гэж харж байгаа. За тэгээд дээр нь өнөөдөр аюулгүй байдлын асуудлыг тарьж байгаатай холбоотойгоор их онцлог зүйл бол би хувьдаа бол өнөөдөр Монгол улсад үндэсний аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал юу вэ гэж асуувал өнөөдөр засаглалын асуудал болчлоо л гэж хэлнэ. Гэхдээ энэ бол нэг онцлог бол ганц Монгол улс гэж үзэхгүй байна. Саяхан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага Монгол улс гишүүнээр хэлсэн байгууллага шүү дээ. Энэ байгууллагын гишүүн орнуудаа хийсэн судалгаагаар хуучин социалист орнууд Монголтой адилхан хуучин социалист байсан юм орнуудын нэлээд нь яг адилхан дүгнэлт хийж байна. Тэгэхээр энэ засаглал Монголын өнөөдөр засаглал тулгамдж байгаа асуудал бол хуучин социалист орнуудад нийтлэг хэлбэрээр тохиолдож байна гэсэн үг. Улс төрийн доктортой байдал, улс төрийн тогтолцооны бас тодорхой хямралууд, төрийн албан ингээд өнгөрсөн 20 жилийн туршид явсаар байгаа нэлээд задрал бий болсон. Мэргэшсэн доктортой байдлыг хадгалах асуудал. Нийгэм дотор зөвшөлтсөл ойлголцлын тэр механизм тийм ээ, яриа хэлцээний механизмыг бий болгоод эвний хэдлийг хангах асуудал нийтлэг байдлаар энэ орнуудад хүндрэл бэрхшээлт бий болчихжээ. Тэгэхээр бол Монгол улс өнөөдөр аюулгүй бай гэвэл, хөгжиж гэвэл өнөөдөр засаглалын асуудлаа, үндсэн хуулийнхаа зарим тогтолцооны асуудлаа, төрийн албаны шинжилгээний асуудлаа, мэргэшсэн доктортой төрийн албатай байх асуудлыг бол ихээхэн чухалчилж үзэх шаардлага тулгарсан байна. Үнэхээр энэ бол аюулгүй байдлын хамгийн түрүүнд анхаарах асуудлын нэг болсон байна л гэж хэлмээр. Эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтдийн түгээс манай улсын гадаад орчны судалгаа зохих төвшөнд хийгдэж байна. Харин дотоод аюулгүй байдлын орчны судалгаа суулаагаан тулгамдж байгаа гол асуудал болоод байна гэсэн юм аа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр эдийн засгийн салбарт тулгарч байгаа бэрхшээл хүндрэлийг хэрхэн давж гарах вэ? Тэр талаар одоо бодиттой түншлэгээ хийсэн судалгаа бол бага байна. Зарим судлаач эрдэмтдийн эдийн засгчдын судалгааг бид нар ашиглаж байгаа шүү дээ, тийм ээ. За хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр судалгаа бас хорхон байна. За хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын судалгаа бол хорхон байна. Өнөөдөр сүүлжилт бараг л Монгол улсын нутаг дэвсгэрийн 70% хүлээгээд түүнийг цаашдаа хэрэгэх юм талаар судалгаа бол хорхон байна. За өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын орчны судалгаа бол их хорхон байна. Ер нь төрийн байгууллагууд за ер нь ард эргэж гисэн тийм ээ кибер аюулгүй байдалтай өртөж байгаа юм тохиолдол зөндөө байна шүү дээ, тийм ээ. Энэ талаар бол манай хэвлэл мэдээлэл ихнэр нэлээд ярьж шугж байгаа. Энэ чиглэлээр бол
эрх зүйн зохицуул сулаас гадна судалгаа нь бас өөрөө их ховорхон баг. Энэ ийм чиглэлээр нэгэн ялангуяа дотоод орчны аюулгүй байдлын судалгаанд бид нар анхаарах шаардлагатай болсон. Энэ сэдэв бол өнөөдрийн давхарлын гол сэдэв байх болно.